За би энэ China Energy-тэй холбоотой асуудал одоо энэ улс төрийн намын 2 даргын ийм зүйл донд хөрш оронтойгоо байгуулад их хурлаараа бүгдээрээ баталсан ийм одоо бараг 20 жил гатцсан асуудлыг ингэж улс төржүүлж байгаад бол бас харамсалж байгаа. Тэгээд засгийн газрын гишүүд өөрсдөө одоо тайлбарлах бүрэн мэдээлэлтэй мөртлөө зориуд ингэж мушгин гуйлж худлаа тайлбарлаад байгаад бол их харамсаж байгаа. За энийг 2014 оны 8 сард одоо элбэг дөрж ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах тард улсын дарга Си Жинпин Улаанбаатар хотод ирсэн. За нэг бол зандан дарга мэдж байгаа гадаад иргэн сайд байсан. За ингээд хамтарсан тунхаглал гаргасан. За ингээд хамтарсан тунхаглалтай хамт гарын үсэг зурагдсан. Энэ нь 2014 оны 8 сард одоо China Energy Group-тэй одоо хамтын ажиллагааны за гацаад байна уу. За ингээд 2014 онд ийм гэрээ зурагцсан. Энийг одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа. За ингээд яасан бэ гэхээр 2 асуудал болсон. Нэг нь өргөн нарийн царгийн маргаан болсон. За ингээд өргөн царгаар барин үгүй гэдэг ийм асуудал болсон. За дээрэс нь энэ гэрээний ард 2014 онд 2015 оны 2 сарын 15-ны өдөр энэ гэрээг оруулж ирсэн их хурл руу. За энэ дээр тухайн үед Эрдэнэ чимэг гишүүн ажлын хэсэг ахлаад нэг бөөн маргаан болдог юм, тийм ээ? Бөөн маргаан болдог юм. За энэ дээр Energy Resource компани одоо 5 толгой лицензийг одоогийн China Energy Group-т 30 дээр нэмэх нь 30 60 жилээр бүх операторын эрэхтэй одоо яг оюутлоготой адилхан ийм байдлаар өгөх гэрээ хийгдсэн. За ингээд энэнээс болж маргаан болоод явж явжгаад сая бид нар хамтарсан засгийн газрын үед одоо Туван сайд ажлын хэсгийг ахалж байсан Energy Resource-ыг энэ хилцээрээс гаргасан. Ингээд 2 улсын засгийн газар хоорондын хилцээр болж хувирсан. За засгийн газрын хилцээр болоод энержитэй холбоотой асуудлыг энэ тоглоомоос гаргахтай холбоотой улс төр өрнөсөн. За өнөөдөр энэ асуудлууд ингээд яригдж байгаа нь буцаад энержиг оруулах гэж байна гэж одоо маш ойлгомжтой уншигдаж байгаа. Тийм учраас энэтэй холбоотой асуудлыг одоо их хурлаар баталчаад тэгээ нэг компани ирэх ашигт бүхэл бүтэн одоо хөрш оронтойгоо хийсэн ийм асуудлаа улс төржүүлж байгаа. За бид нар хамт ажиллаж байсан хүмүүс эргэж олон жил хамт ажиллах байх үнэн л байх хэрэгтэй. Зарим юмнууд дээр санаатаа самсргүй алдаад байгаа гайхаж байна. Би 2014 онд гадаад иргэн сайд байгаагүй. Улсын их хурлын гишүүнч байгаагүй. Си Жинпин даргаыг ажиллах үед. Хоёрдугаар би тэр бодтой байгуулсан аптекийн гэрээ байгуулах үед би засгийн газрын эрхлэх газрын дарга ажиллаж байгаагүй. Энэ 2019 оны 10 дугаар сард байгуулсан юм билээ. Би тэр үед улсын их хурлын даргаар ажиллаж байсан. Энэ 46 гэрээг бүгдийг нэлт тод болгож байгаа. Энэ дээр нэг ч үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн гэсэн үг байхгүй. Үндслэлтээр дурдаагүй. Иймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэж аптек гэрээ байгуулах зөвлөмж гараагүй болохыг энэ засгийн газрын тогтоолууд өөрөө нотолж байгаа. Одоо энэ 46 гэрээний ил болгосон гэрээнүүд хизээ хийгдсэн цаг хугацаатай явж байгаа. Энийн 21 нь 22 оноос хойш байна. Ийм баримттай тооцоотой юм ярих хэрэгтэй. Нэгт. Хоёрт өнөөдөр засгийн газрыг огцруулах хүндлэлт энэ асуудлууд байхгүй. China Energy, аль сүлийн аптек гэрээ энийг яагаад асуулт сэдв болгоод байгааг би бас ойлгохгүй. Надаас асуулт асуугаад тэр сайн зэрэг гишүүн би чинь биш арилж байгаа нүүрс гаргаад та нар гэхээр би тэрэнд хийгдсэн гэрээ хариуг нь хэлсэн. Асуулт ямар вэ би тийм л хариулт өгнө.
За хамт ажиллаж байсан хүмүүс 100 хоног дотор учиргүй төрөл арилж байгаа л харь гаргаас буугаад ирсэн хиймэл оюун ухаантай юм шин сэрүүд болцсон гэж би ерөөсөө бодохгүй. Одоо хэдүүлээ ингэж нэг тойрч худлаа яриад явах. Энэ амнаатай холбоотой асуудлыг дандаа л ОЖ захирал лоббиддаг байсан. Одоо од жаргал захирал. Уг нь бол одоо манай сангийн сайд жавхлан ноён нуруугаа угалчихгүйхэн шиг л над дээр орж ирэл одоо ийм дарамтанд ороод байна, шахаад байна. Одоо байнга уулзаад байна. Тэгээ одоо уул нь ингээд гүрийгээд яваад байна л гэдэг байсан. Би зүгээр жавхлан сайд энэ дээр байгаад саналаа өгөөгүй мүү гэж ойлгосон түрүү тэр нэг санал өгсөөгөөгүй гэдэг нэг тайлбар өгсөн юм бэл. Тэгэхээр одоо хэдүүлээ ингэж худлаа яриад яах вэ? Улсаасаа том нэг компанитай болцсон бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчлөе. Энийг өгүүлгээ явж ирсэн. Энэ нэг тийм шинэ юм биш. Одоо яах вэ гэхээр нэг компани давуу тал болгосон ийм асуудлыг шийдсэн гэсэн үг. Одоо энийг нуугаадах юм байхгүй шүү дээ. За би баримттай л бас юм ярьж шүү дээ. Тэр зөвлөмжтэй холбоотой асуудал тэр чинь юу шүү дээ. Худалдаа авалтаар тендергүй гэдэг ийм л зөвлөмж гаргадаг шүү дээ одоо. Тийм үстэй. Тэгээд тэрнтэй холбоотой шийдвэр гаргал явдаг ш. Тэрнээр одоо мэдэн бодлоод байх юу вэ? Тэрийг одоо гişүүдэд тэгээд нөгөө ил болгоё гэдэг байгаа юм чинь тараагаал өгчгөл гэж штэ. Одоо энэ чуулганаас өмнө, коноптоос өмнө тэр бодийн зөвлөмжөө одоо ил болгоод гişүүдэд тарааж өг.